шагнал болох тухай. Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 хэсэг хүрээлэнгийн байгаль орчин дулаан хугацаанд бүрдүүлсэн улмаар хүнэтний бие баримтыг нөлөөлж янз бүрийн өвчин эмнэлгийн шалтгаан болдог элементүүдийн байр агуулмжийг тодорхойлдог. Хууличлаар дефинит болон хүн металлын тахалтын онцлог шинжилгээг зөр судлаар үзүүлсэн шинжлэх ухааны академийн химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Утганбаярын хүрээлт авах. Өнөөдрийн Лос улсны цэрхэн өвчин үүсэх сургуулийн туслах профессор доктор Батмунхийн гом дэлгэр. Хэлний хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Улсандурын Ганбаатар. Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан судлаач Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжид 16 оны шагналыг залуу эрдэмтдийн амсгай амжилтыг нөлөөлөн сайн гадуурлаа. Монгол орны хэрийн өсөлтөд олон цэцэг хүрээлэнгийн хөрсөн дэх голох тагааны эсвэцийн залуу хөдий холоо бие хэнийг болон хүн металлын тахалтын онцлог шинж зөв судалгаа хийсэн Шинжлэх академийн химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Батмунхийн хүрээлт авах. Japoni салбарт шинжилгээ хийсэн Японы улсын Хирошима сургуулийн биологи ба эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургуулийн туслах профессор доктор Батмунхийн гом дэлгэр. Монгол хэлний өвгөтэй нийтлэг загварыг босруулсан ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Улсандурын Ганбаатар Монгол улсын ерөнхийлөгч нэрмжит төлөвлөлтөөр Монгол улсын ерөнхийлөгчийн нэрмжит шагналууд үлгэрлэн жишгийг тодорхойлох шагнал юм аа. Эдгээр залуу эрдэмтдийн гаргасан амжилт одоо Монгол улсын хэмжээ хаан боловсролын салбарт жишг болж гарах ёстой. Шагналаар дамжуулан бүхэл залуу эрдэмтдийн судлаачдын энэ амжилтанд энэ жишг хүрээлэн болж байгаа юм аа. Баярлалаа хуваалцаж буй эрүүл хамт олон найз нөхөд хамтран ажиллагчдад сайн сайхан эрүүл энхийн бүжиглэр өргөжүүлье. Мөн өнөөдөр бол бас шинжлэх ухааны ажилтны өдөр болж байгаа. Тийм учраас Монголынхоо одоо нийт судлаачид эрдэмтэд баярын өдрийн мэндийг зөвшөөрөх сайн сайхан өдрийг хүсэж байна.